За бүгдэнд өдрийн мэнд. Тэгээд намайг Батцуухан огтой Тэрэгл гэдэг. Тэгээд хоол өрүүлтийн компанид бизнес хөгжлийн менежер гэх тийм юм байна. Бизнес хөгжлийн менежер гэдэг нь тухайн бизнесийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулж болох уу, ямар боломж байж болох уу гэдэг тал дээр ажилладаг. Тэгээд ерөнхийдөө бизнесийн үйл ажиллагаа явуулахад тухайн бизнес, тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэлүүд гэж байдаг. Одоо тэгэхээр тухайн салбар болгон руу нэмэхдээ орж хэрхэн яаж юу сайжруулж болох вэ? Хэрхэн бага зардлаар одоо их ашигтай, их одоо олон төрлийн зүйлүүдийг хийж болох уу гэдэг дээр ажилладаг тийм хүн байдаг байгаа гэж. Багасаа ер нь компьютер тоглох дуртай байсан. Тэгээд одоо мэдээллийн технологийн гэдэг зүйл гэх юм уу да. Нэг талаас компьютертэй их орхон өссөн. Тэгээд гоё юм тоглоом зохиодог хүн болно гэж хамгийн анх яг IT-ийн мэргэжлийг бол тэгж сонгож ирсэн. Одоо код бичиж үзсэн. Тэгээ код бичиж үзэхэд бол яг ийм одоо би яг үнэндээ чадахгүй байсан байхгүй. Тэгээд ер нь ойлж ингээд шантарч эхэлж байгаа. Тэгээ шантарч ингэж явж байгаа дараас нь юу болсон гэхэлэр яг манай одоо мэдээллийн систем гэдэг мэргэжлэр төгссөн хүмүүс илүү систем тал руугаа, шинжилгээ тал руугаа одоо өгөгдөл дата гэдэг ч юм уу тэр тал руугаа явдаг. Тэгээд тэрийг хийж үзсэн чинь надад их цогсон. Тэгээд яг тэрүүгээрээ ингээд ажлынхаа байрыг илүү баттгаад тий одоо ер нь бол тухайн үед чинь хамгийн их оюутан байжгаад одоо ажилд орж исэн. Тэгээд ер нь бол цаг хугацааныхаа ихээр туршлагын хэрээр үзэж харсан юмныхаа хэрээр одоо үгүй юм бас технологийн компанид ажиллахын нэг давуу тал нь маш олон компаниудын өөр бүтцтэй компаниудын яг технологи дээр нь ажиллахаар яг тухайн бизнес болгоны процессыг амар сайн ойлгох юм байлээ. Тэгэнгүүт энэ өөрөө түрүүний ярьжсэнчлэн яг энэ бизнес хөгжил гэдэг те бизнес хөгжүүлэх гэдэг зүйлийн үндэс суурь нь тэнцээ тавигдсан байна. Тэгэхээр энэ хоёр одоо мэргэжлийг холиод одоо энэ бизнес хөгжил буюу дижитал одоо бүтээгдэхүүн дээр ажилладаг. За эсвэл ямар нэгэн одоо бизнесүүд дээр магадгүй технологийн зөвлөмж зөвлөгөө тал дээр нь ажилладаг ч гэдэг ч юм уу те. Яг иймэрхүү байдлаар одоо юм хайбрид ажиллах нь их чухал юм байна гэд энэ IT болон бизнес гэдэг хоёр зүйлийн хооронд нь холбож явах нь яг нэг юм багасаа өөрийгөө боддог байсан нэг юм кул мэдрэмж авж исэн. Гоё ах болъё гэж боддог байсан. Тэгээ хойлоод ер нь бол юм дижитал бизнес хөгжлийн эсвэл ерөнхийдөө бизнес хөгжлийн менежер болох нь гоё юм байна гэж бодоод ер нь бол зориод бичээсэн. Менежер гэдэг хүн нэг ярих хэрэгтэй байна. Тэгэхээр менежер гэдэг хүн өөрөө яг юу хийдэг вэ гэхлээр ерөнхийдөө зохион байгуулагч тийм. Тухайн менежерүүд өөрсдөө одоо салбар өөрсдийнхөө чиглэсэн чиглэл ур чадвар дээрээ суурлаад өөрчлөгдөд явчихдаг. Санхүүгийн менежер гэдэг юм уу, үйл ажиллагааны менежер, за одоо юу гэдэг нь IT-ийн төслийн менежер гэж явчихдаг. Тэгээ дотор аягүй олон төрөл авчдаг. Тэгэхээр яг бизнес хөгжлийн менежер гэдэг хүнийг илүү ярих юм бол мэдээж одоо аж ахуй нэгж явж байгаа, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж явах үед бизнес хөгжлийн менежер гэдэг хүн ер нь заавал байх хэрэгтэй. Магадгүй дундаас дээш төвшний, магадгүй олон өөр төрлийн функцүүдийг тухайн бизнес өөрөө агуулж байгаа team компаниудад энэхүү эрэлт хэрэгцээ ер нь бол энэхүү мэргэжлийн энэхүү албан тушаалын энэхүү одоо ажлын чиглэлийн эрэлт хэрэгцээ бол нэлээд өндөр байдаг гэж хэлж байна. Заавал байх ёстой зүйл. Бизнес хийж байгаа хүн бол номер 1 мөнгө олох ёстой гэж байгаа юм. Яагаад тэгэхээр тухайн бизнес цаашаа явахын тулд өөрсдөө санхүүжүүлэх хэрэгтэй, цалингаа тавих хэрэгтэй. Одоо нийгмийн даатгад татвараа төлөх ёстой тий. Гэхдээ яаж ашиг олох вэ гэдэг чинь өөрөө үндсэн гол зүйл нөхгүй. Тэр нь өөрөө нөгөө бизнесийн өгж байгаа үн цэн буюу одоо нийгэмд нийлүүлж байгаа тэр одоо сегменттэй хүрж байгаа зүйл нь юу ч өж болно. Одоо юу гэдэг нь хоол байд юм уу? Одоо үйлчилгээ байд юм уу? Бит бараа бүтээгдэхүүн байд юм уу? Юу ч өж болно. Гэхдээ энэ болгоны цаана үн цэн буюу бусдаас ялгарах одоо онцгой тал гэж байдаг. Тэгээ тэр онцгой тал нь тухайн одоо баг бүрэлдэхүүн нийлээд босгосон тэр нэг одоо бараа бүтээгдэхүүн үйлчилгээ юу гэдэг нь те тэр нь өөрөө
эцсийн хэрэглэгч буюу одоо тэр сегментэд байгаа хүний амьдралд очихдоо л тэр хүн тэр нэг зүйлийг аваад ажиргалтай болдгийн юм уу те ямар нэгэн байдлаар хэрэглээд тэр нь бусад одоо ижил төрлийн бизнес явуулж байгаа хүмүүс байгууллагуудаас давуу талтай байх юм бол тэр өөрөө бизнесийн одоо компани үнц нь болоод явчих гэсэн үг. Бизнесийн үйл ажиллагаа явна гэдэг өөрөө нэг компани буюу гэр бүл гэж хэлж байна. Тэгэхээр тухайн нэг гэр бүл компанид хүний итгэлийг хүлээх гэдэг зүйл айгүй чухал юм санагдаад байна. Ялангуяа бизнес хийж байгаа хүмүүст. Гэтэ итгэл хүлээн гэдэг нь өөрөө тухайн хүнтэй зөв одоо үн цэнийг өгж иж эргүүлж авч байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн хүн үнэлэгдэх гэдэг зүйл бол тухайн бизнес тухайн компанид бол айгүй чухал байдаг. Нөгөө талаасаа одоо бид нар ингэж ярьдаг шүү дээ. 10 ийм одоо баг дотор нэг л ийм өөр хүн буюу нэг ийм токсик хүн орж ирэхлээр тэр компани үүсгэсэн соёл хийж бүтээсэн бүх зүйлийг нураах гэдэг хавьялтай байдаг тийм. Тэгэхээр энэ өөрөө юу гэж хэлж байгаа юм бэ гэхэл тухайн хүний ур чадвар гэдэг зүйл ямар байх нь үнэхээр сайн байвал nice. Гэхдээ сайн хийдэж тэр баг дотор ингэж цогцох одоо эвлэлтэн нэгдэж нэгнийхээ сул талуудыг нөхөж ажиллана гэдэг чадвар нь ур чадвараас илүү чухал. Тэгэхээр яг би одоо хувьдаа бол багасаа айгүй нээлттэй хүүхдтэйсэн олон найз нөхөдтэй маш олон зүйлийг туршиж үзчихсэн. Одоо спорт бол маш олон төрлийн спорт одоо хийж үзчихсэн. Маш олон нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудын одоо өөрөө оролцоод одоо үйл ажиллагаагаар оролцож явж ирсэн дээ, тусалж явж ирсэн. Тэгээд ингээд эргээд харахад бол яг энэ мэрэгжил буюу бизнес хөгжил гэдэг зүйл өөр маш олон ур чадварыг шаардж идэг учраас багасаа олон зүйл үтсэн байна гэдг нь магадгүй яг энэ одоо албан тушаал, энэ мэрэгжил, энэ чиглэл дээр илүү зохицох бас нэг үндэс нь болсон юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр ёс зүйтэй үйл ажиллагаа явуулдаг, үн цэнтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг, ашиг олдог гэдэг компани энэ гурван нийслэнээрээ нөгөө нэг сайн компани, түүчээ компани гэх юм уу тэр компаниг үүсгдэг гэж юу нэ ойлгож болно. Туршлагатай болохын тулд эхлээд ерөнхийдөө хүн удирдах гэх юм уу да ер нь бол багийг зохион байгуулах, баг дотор байгаа хүмүүсийн одоо ялгаатай давуу талуудыг аюулсан ойлгож авах нь өөр их мэдрэмжийн асуудал юм санагддаг. Тэгэхээр энэ дээр бол нэлээд нюанстай бодох нь зүйтэй гэж бодож байна. Мэдээж яг туршлагын хувьд гэх юм бол туршлага сайтай байх тусмаа л сайн. Ямар төсөлтөөр ажиллаж исэн, ямар бизнесүүдээр ажиллаж исэн гэдэг бол айгүй чухал байдаг. Гэхдээ мэдээж ур чадвар гэдэг зүйл бол буюу төрмөл одоо ур чадвар гэдэг зүйл бол айгүй чухал юм санагдаад байна. Олон төслүүд дээр ажилласан хүн бол мэдээж одоо аливаа зүйл мэдээд туршлага хэрэгтэй. Гэхдээ энийг юм ховлж үзсэн зүйтэй болов гэж бодож байна л дээ. Магадгүй одоо 30 байдаг ч юм уу те тухайн хүний өөрийнх нь төрмөл ур чадвар техникл буюу одоо боловсролын ур чадвар те тухайн одоо чиглэлээр хэрэг зүйл судалж мэдтiin гэдэг зүйл орж ирж байгаа болов гэж бодож байна. За мэдээж үүний дараа бол мэдээж туршлага гэдэг зүйл орж ирж байгаа. Тэгэд үлдсэн 10 гэх юм бол ер нь бол маш олон одоо техник хэрэгсэлтэй харилцах чадвар те ярих чадвар одоо манлайлах чадвар гэдэг ч юм уу тэр зүйлүүд нь одоо хүн бий болгож авч болдог тийм жижиг ур чадварууд бол орох байх гэж бодож байна. Одоо яг тогтмол гэх юм бол баг 3 баг. Тэгээ эндээс чинь гадна одоо юу гэдэг ингээл маш олон контент байдаг ч юм уу те. Яг болон тэд бол ингээд сайт хасл гэж яриад шүү дээ. Сайт хасл гүүгээр Монголд амьдрах гэдэг бол үнэхээр хэцүү гэдгийг одоо баг бүгд ойлгоод эхэлж байгаа. Тэгээ залуучууд нь дандаа хэд ажиллах уу гэдэг те. Тэгэхээр энэ яг ер нь бол ажиллаад явж болж байна. Гэхдээ энэ сайт хасл хийж байгаа хүмүүс нөгөө яриад байгаа энэ том шин санаа те том одоо юу гэдэг ийм бизнес болохоор олон улс зарагдахаар санаан дээр ажиллаж чадахгүй байхгүй. Яагаад гэвэл бүх анхаарлаа нэг зөв рүү чиглүүлж чадахгүй. Бүх анхаарлаа нэг зөв рүү чиглүүлээд одоо манай эрдэмтэн профессор те одоо юу гэдэг судалгааны ажил хийж байгаа хүмүүс тэр зүйлийнхаа төлөө бүх зүйлээ зориулаад тэр нь Монгол үнэлэгдэг болох тэр нийгмийг болно хүсэж байгаа. Тэгэнгүүт Монголд яаж юм гэхээр тийм юм хийнгүүт дампуурах гэдэг авар гэрээ авч явж чадахгүй болчиход байдаг те. Тэгэл хийнгүүт чинь нөгөө нэг хамаг одоо байгаа одоо өдөрт чинь хүн нэг зарцуулах энерги байна шүү дээ. Тэр зарцуулах энергийнхаа дийлэнхийн нэг онол руу ч юм уу нэг бизнес руу хийх байсан бол олон дараачаар чинь ерөнхийдөө нөгөө нэг хүртээмжтэй байдал гэдэг чинь зүйл унжиж байгаа гэсэн. Тэгэл ингээр ер нь бол бид нэр одоо нөгөө хой тормоо, мур тормоо гэдэг зүйл бол яалч зөв болчихоо үнэн болж байгаа. За онлайн
бизнес гэдэг. За ер нь яг энэ нөгөө нэг ярихын тулд соёл ярих хэрэгтэй юм байна л да. Яагаад соёл ярих вэ гэхлээр монголчууд ялангуяа ингэж барьж үзэж, өмсөж үзэж одоо амталж үзэж байгаа шийдвэр гаргадаг. Гэтээ юмс өөрчлөгдөж байгаа. Онлайн дэлгүүрүүд маш их болсон байна. Тэгэнгүүт онлайнаар бизнесийг хийхин тулд тухайн одоо сошиал орчин дээр ч юм уу те. Нэгдүгээр сошиал орчин дээр, хоёрдугаар вебсайт руу орж үзэхэд одоо адаглал үг нь алдаатай байгаа мөгөөс эхэлнэ. Адаглаад ямар хүн ашигланаас эхэлнэ. Ямар одоо бүтцтэй, ямар дизайнтай байхаас эхэлнэ. Аппликейшн руу ороход бас юм адилхан. Эдгээр цаана ерөнхийдөө юу ярих гэдэг вэ гэхээр энэ хүмүүс худлаа ярьж гинэ гэдэг зүйл байдаг. Үнэн ярьж гинэ, худлаа ярьж гинэ. Тэгэхээр энэ үнний мэдрэмжийг бүх зүйлүүд дээрээ одоо гаргаж ирэх буюу энэ user friendly гэж ярьдаг байхгүй тий. Хүн орж ирэхэд тухтай байх. Хүн орж ирээд одоо хоол захиалахад амархан байх, энгийн байх. Тэгэхээр зарим компаниуд далаад байдаг юм тэр байхгүй. Хэтэрхий ингэж супер вик гэдэг. Тэгэхэд хэрэглэгчтэй боддгоо. Одоо бид нар яг үнэндээ нэг 10-аад 10 хэдэн жилийн өмнөөс л тооч хуцтай болж штэ тий. Тэгэнгүүт тооч хуцсан дээрээсээ захиалга өгдөг буюу худалдан авалт хийдэг зүйл соёл ялангуяа Монгол цахиа орж ирсэн шүү дээ. Одоо ч ихэнх хүмүүс нь тэгж одоо захиалга хийж чаддаг. Тэгэхээр энэ өөрөө соёл буюу дөнгөж нэвтрэж байгаа соёл учраас маш юм хэцүүгээ үед хэцүү. Тэгэхээр эдгээр нь ер нь юу ярих гэдэг вэ гэхээр хүн хүнийхээ итгэдэг, хүн хүндээ итгэдэг энэ зүйл нь аягүй чухал буюу тухайн аппликейшн, тухайн компани ерөнхийдөө нүүр царай болчихдог. Заавал тухайн компанид ажилладаг хүн очиж тэр хүмүүст хоол зарахгүйгээр аппликейшн ч ерөнхийдөө адилхан ийм одоо төрхийг те агаарыг өгдөг. Вебсайт нь ч адилхан агаар өгдөг. За тэгэл нөгөө Facebook нь ч адилхан өгдөг, Instagram ч адилхан өгдөг байх юм бол бүх талдаа адилхан мессеж өгч ийн гэдэг энэ бол маш чухал point байхгүй. Нэг талдаа алдчих юм бол тэрийг хэрэглэдэг хүмүүс одоо магадгүй зөвхөн Instagram-аар нь орж ингэж хоол захиалдаг хүмүүс байж болно шүү дээ. Магадгүй Facebook, магадгүй вебсайт, магадгүй app те. Тэгэнгүүт энэ болгон дээр адилхан биш байх юм бол тэнд байгаа хэрэглэгч алдаж байна л гэсэн. Тэгэхээр бүх зүйлүүд нь адилхан нөгөө хизээч уулзаад ярьсан адилхан хүн байдаг гэдэг тий адилхан эр хүн байна гэдэг. Ялангуяа эр хүний томьёон дээр нэг тийм байдаг шүү. Тэгэхээр хизээч хаанч уулзсан хүнээрээ гэдэг зүйл бизнес дээр ч яг адилхан. За манай ер нь үеийнхэн бол нэлээд гайгүй болцсон баха. Шудрах бус зүйлийн өмнөөс дуурч чаддаг нийгэм, дуурч чаддаг үеийнхэн гарч ирж байгаа гэдэгт бол би айгүй итгэж байгаа. Энэ өөрөө улс төрч байна уу? Энэ өөрөө бизнес ч байна уу? Энэ өөрөө одоо гэр бүлийн байдал төрч байна уу? Бүгдэнд нь одоо ингэж хэлж байгаа учраас нийгмийг очроод байгаа бас нэг асуудал нь өөрөө энэ соёлын хувьсгал явагдаж байгаа одоо. Шудраг биш болохоор тэр хүмүүс хэллээд ангуут нөгөө хүмүүст нь таалагдахгүй болонгууд танаа үеийнхэн юм гэдэг байна. Олон мэдээлэл дунд байх тусмаа тэрийг им фильтрлдэг чадвартай залуучууд нийгэмнэр гарч ирснээрээ шудраг бүсийн төлөө дуурдаг. Тэрийг л одоо магадгүй одоо нэг бизнес дээр эргээд холиод харахад юу юм бэ гэхээр он бизнестэй энэ сэтгэлээс алдчихсан, ашигтай байлгачихсан, инкэсэн гэж илүү эрэг талаас нь боддог хүмүүс илүү гарч ирж байгаа нь ер нь бол айгүй хайп яа. Манай ер нь үеийнхэн олон айгүй шүү дээ. За нийгмийн хариуцлага гэх юм бол ер нь л шудраг байх л гэдэг ганц зүйл хэлээ төө. Яг л хэлсэн бол хэлсэндээ байна гэдэг зүйл маш их зүйлийг дагуулж хоцордог шүү л гэж хэлмээр байна. Шудраг байна гэдэг нь өөрөө юу юм бэ гэхээр хэрвээ тэр бизнес шудраг бусаар үйл ажиллагаа явуулж байвал нэгдүгээрт, хоёрдугаарт үйлчилгээг нь авахд шудраг биш байвал дуурах ёстой гэдэг шиг тийм нийгмийн хариуцлага адилхан. Тэгэхээр одоо юу гэдэг нь ерөнхийдөө хувь хүний зүгээс хэлэхэд бол худлаа ярихгүй, хулгай хийхгүй нийгэмд өгж байгаа мессежүүд нь адилхан. Нийгэмд өгж байгаа мессежүүд нь эдгээр зүйлүүдийн төлөө адаглал одоо гомдол гарлаа гэхэд гомдлын шийдвэрлэх хэрэгтэй байхгүй. Яг үнэн зөвөр нь тий. Ном журмынхын дагуу бүх зүйлийг ёс зүйтэй, цаг дараалалтай хэлсэндээ хүрдэг байна гэдэг ер нь бол өнөө цагт маш их дутагдж байгаа чадвар болов уу гэж бодож байна. Яг аль талтаа одоо асуудалтай байгаа юм бэ гэдгийг яг бүгд тэ хамт ярьж байгаа шийдэж хийж байгаа. Тэгэхгүй бол энэ нөгөө нэг ойлголцлын зөрүүтэй байдлаас үүдээд одоо хосууд хоорондоо салдаг, гэр бүл хоорондоо маргалддаг. Тэнгүүт яг адилхан зүйл нь юу юм гэхээр бизнес болон хэрэглэгч хоёрын хоорондох харилцаа токсик болчих юм бол дахиж цаашаа явахгүй байхгүй. Тэгэхээр л нөгөө яриад байгаа
Энд ийм учиртай зүйл байсан юм байна. Энэ ийм учиртай одоо таны буруу байсан юм байна. Тэгэхээр хэдүүлээ ингэж шийдвэрлэе гэдэг буюу яг шударгаар ингээд цаашаа явуулах гэдэг зүйл нь өөрөө явж явсаар хагаад жижиг зургаараа саяных байла. Том зургаар харах юм бол энэ өөрөө нийгмийн одоо хариуцлага байна. Тэгэхээр альва зүйлд хандахдаа хүмүүс ер нь бол шударга байх хэвээр, худлаа ярихгүй байх хэвээр, хулгай хийхгүй байх хэвээр. Гэдэг л зүйлийг баримталчих юм бол ер нь нийгэм төчигтэй шударга буюу нийгмийн хариуцлагатай болно. Тэгэхээр яг миний хувьд жишээлбэл яг л за тэд окей гэсэн бол одоо нөгөө тэдэн цагт гэсэн бол тэдэн цагтаа байдаг тийм. Тэгээ худлаа ярьдгүү яг л үнэнгээрээ тэгээд нээлттэй байх нь их чухал юм байна. Тэгээд яг тиймэрхүү л ер нь дагааллаа явдаг да. Тэгээ нөгөө монголчлахгүй тийм аргаллахыг гэж юусаа боддоггүй яг хийж байгаа зүйлдээ яг чиглэлсээ өөрийгөө зориулаад хийдэг. Тийм учраас л ер нь айгу амжилттай болов гэж боддог шүү. Одоо юу гэдэг яг л нэг юм хүмүүс үн цэнийг бий болгосон компани ч гэх юм уу байгууллагыг үүсгэх гэж боддог. Тэр нь Монголоор хязгаарлагдахгүй. Нөгөө талаасаа би бас одоогийн байдаг улс төрчдийн одоо юм нэг идеал байна шүү дээ тий. Улс төрч гэхэлэр бидэрт нэг юм нэг хүн бууж ирж штэ. Тийм би улс төрч болохгүй. Ийм шин одоо улс төрч гэх юм уу тий. Болыг боддог. Ягаад тэгэхээр эргээд энэ асуудлуудыг чинь нөгөө мэддэг хүмүүс нь гарч ирээд одоо эргээл нөгөө бизнесийн иргэн тойрны татварын асуудал байд юм уу, гайлын асуудал байд юм уу тий. Одоо юу байдгийг энэ бүх одоо процессор энэ бүх функшнууд дээрээс нь одоо улсын хэмжээнд одоо бодлого гэдэг ч юм уу тий. Тэрийг ингэж гаргаж ирж тавьдаг улс төрч гэж боддог. Нөгөө талаасаа мэдээж одоо өдөө болтол ингээд явцсан байна. Тэгээд бас нэг талаасаа biz аюулсан бизнесмен болыг боддог. Гэтэ миний яг одоо өөртөө тавьж байгаа хамгийн том зүйл юу юм бэ гэхээр худлаа ярихгүй тэгээд үнэн мөнний төлөө шударга өсны төлөө хийж байгаа зүйлдээ үнж байна гэдэг л зүйл байгаа юм. Тэгээд ийм одоо үнэн зүйлүүдийг өөртөө шингээгээд явж идэл одоо бизнес салгаач байна уу, улс төр салгаач байна уу, эцсүүлдээ нөгөө үнээрээ бол өхөр тэргээ тоолайг үүснэ гэдэг шиг зүйл болох болов уу гэдэгт мэдэгдэг.